монголчууд өргөө баян гэдэг гэсэн чинь өөртөө хүн өөддөг гэдэг. Одоо бид нар нэгэнт одоо тийм юм да майндсет өөрчлөх ёстой шүү дээ. Тэхээгээ те. Бид нар зах зээлийн нийгмийг сонгосон. Зах зээлийн гэж байна шүү дээ. Өөртөө явсаар агаад ингээд тэгээд тэрэн инженерийн байх хэрэггүй. Тэгээд барууны оронд ч юм уу ерөөсөө сонирч манайхан ч нэг тэр өөр зээл гэдэг юм ингээд барих тэрнээсээ бүр амар стресстэй болоод нөгөөдгөө бодсоор агаад хамаг бүтээл сэтгэлгээ авчдаг. Тэрийг бол өдөө өөдөх юм бол яасан баг. Өөрчлөсөн баг шүү дээ. Одоо зээл аваад тэрийг яаж тэ ашигтай зарч болохгүй хөнгөрөх болохгүй гэдэг. Амжилттай 10 авсан ч гэсэн аюулсаа би ч уншдаг. Энэ ширээн дээр байдаг 2 маань уурлаа. Яаж өөрийгөө таны мэдхээс өсвөлээ тийм ээ. Ирээдүгөө хүртэл төлөвлөх тэр аргачлалыг өөрийнхөө амьдралаар мэдсэн сурсан тэр баялагын мэдлэгээр анхаарч өгсөн байна. Ялангуяа залуучууд бүгд ч хэрэгтэй. Тэгэхээр залуучгаас ер нь бүхэнд хэрэгтэй маань болчихно. Энэ оноо хойч гэсэн би бас баярлж байгаа. За хэлний мэдлэг гэдэг нь чухал л да. Өнөөдөр яг би олон жил их мэддэг бол тийм ээ. Мэдээ харьцаа холбооны технологи дээр ажилласан. Манай салбарын хувьд ямар ч байсан монголчуудаа дэлхийдээ холбогдсон, мэдээлэлээр холбогдсон. Өнөөдөр ямар ч хязгааргүй болсон. Өнөөдөр интернет аксессыг бид хүн болгон бий болгох шиг сонин төрөлд авч байна. Тийм ээ. Мэдээллийн эрхчлөөг үндсэндээ бий болгоцсон. Яг нь заримдаа яг сошиалын хувьд бол жоохон тийм сөрөг юм байна. Тэгэхээр альва юмд бол сайн сайхан юмс хатан заавал сөрөг юм багдаг шүү дээ. Тэрийг бол засчих болох ба хүмүүс он гэгэрх ба. Тэгээ энэ орчинд бол угаасаа одоо дэлхийдээ холбоод өгсөн ямар ч байсан. Тэрэн дээр бид нар бас бахархаж явдаг манай салбарынхан. Миний хувьд ч гэсэн олон жил энэ сайхан байдлын монголчуудаа бий болгохын төлөө тэмцсэн өдөрт хүрсэн. Монголын одоо ямар ч байсан дэлхийн нийтлүүд бол хүнээс нүүр улаахгүй явж байгаа салбарууд манай харьцаа олон салбар байгаа. Улс орны маань хөгжиж байгаа орны хэмжээнд байдаг ч гэсэн бидний мэдээлэл харьцаа холбооны хөгжлийн түвшин бол хөгжингүй орны түвшинд хүрсэн. Тэрүүгээр багтдаг. Яг тэр нөхцөлд энэ ном хэрэгтэй байна. Өнөөдөр 2 дахь хэл, 3 дахь хэл, 4 дахь хэл, 5 дахь хэл өндөр чухал байгаа. Тэр том мэдээллийн орчинтой ингээд монголчуудад холбоод өгөхөд тэндүүд нэг том одоо шахаад байдаг, хэлний шахаад байдаг. Ялангуяа англи хэлээр дэлхийн хэл болсон юм. Асар их мэдээллийн одоо соорсол хандах боломжийг хэл соорсон илүү одоо боломжтой. Өнөөдөр хэн их мэдээлэл авч байгаа хүн илүү сайн шийдвэр гаргадаг, илүү төлөвлөж чаддаг, илүү үр дүн төрүүлдэг үйдэг. Энэ номны үр дүн өндөр байхыг бодож байгаа. Ингээд номоос гадна бас гэнэгээд зөндөө олон одоо сургалтын зөвлөгөөчээр авалдаг тийм ээ. Номоос гадна номоос ажил хэрэг болох тийм төвлөрөг гаргадаг тийм ээ. Амжилттай 10 алт мөх төвлөрөг авсан байж байгаа. Хийх ажлын хач гэдэг ажил хийсэн байж байгаа. Ийм байж байгаа. Өнөөдөр бод ороод ингээд баяр хүргэе. Өөрийн цаанаар ингээд үргэлж хүмүүс хэрэгтэй. Өнөөдөр монголчууд ядуу ан гэдэг бол яг ядуу гэдэг олон утгаараа хамгийн гол нь оюунаараа ядуу байж болохгүй. Мөнгө багтай байж болно, хөгжил багтай байж болно. Тэр хөгжил багтай гэж хэлэхгүй. Яг нь зэрэг яг салбар салбарын явах юм. Гэхдээ өнөөдөр яг монголчуудынхаа бас оюунаа ядуурлыг тааван туул. Тэр тундаа өнөөдөр Монгол маань ингээд яг миний бодлоо өнөөдөр боловсруулалттай байна. Харахгүй байна. Сонгуулийнхаа үр дүнг харахад үнэхээр хэцүү байна. Тэрийг ерөөс Монголыг бол одоо хөгжилтэй болгоход хүргэх хамгийн том юм бол миний бол боловсрол хүмүүсийг гэгэрүүлэх хэрэгтэй. Дэлхийн ертөнцийн энэ бүх амжилтыг хүн өөр дээр, байгууллага өөр дээр, менежмент өөр, улс төр өөр дээр зүүн юм авах хэрэгтэй байна. Энэнд одоо бас оруулж байгаа онцгойхоо хөлнэмийг бол одоо маш хүнлж байна, баяр хүргэж байна. Ингээд цаашдаа бас монголчуудаа гэгэрүүлэх дэлхийг Монголтой холбосон энэ гарц дээр ажиллаж байгаа хүний хувьд илүү одоо өрөвдөлтэй ажиллах юм сайхан ур бүтээл гаргаарай. Тэгэхээр бид нар бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд ч өөрийнхөө энэ олон жилийн олсон энэ төслөөр үндэслэн бас одоо юм аа Канадад одоо институттэй
хуваалцдаг, дэмждэг. Ингээд ер нь одоо ерөнхийдөө хэлэх юм бол монголчууд маань гэгээр энэ үйлсэд хөгжих нөөц оруулж байгаа. Ганабад институтын ажил дотроо одоо хамтараа ажил хичээнгүй сургуу, тэмцэгч гайхамшигтай юм гэгээх энэ одоо байдал нь илүү амжилт энийг илүү амжилттай байна.